болоод багш нар хүлээж авч ийм их ажил хөдөлмөр хийсэн. Би сонссноор бол 10,000 орчим хүнтэй ийм вики толны загварыг гаргасан байж байгаа. Энэ ажлын ач холбогдлыг үнэхээр бэлтээ ач холбогдолтой ийм ажил болжээ гэж нэгдүгээр тийм үнэлж байна. Тэгээд энэ сая тараасан энэ доктор Баянтай одоо энэ Википедиаг бидний үзэх туртай захин ертөнцид байж Google онлайн байдаг энэ зүйлийг бид байна ашиглаж байна. Энэ одоо Монгол хэлбэр гараад ирэх юм бол бас ямар ч юм болохгүй. Энэ одоо нэг жишээ нь доктор Баянтай гинэн баг. Таамны 5 удаа гаргасан байж энэ тэгээд ойролцоо үгээд нэг 4-5 үйл байна та манай сууд аваад өгч байна. Энэний цаана одоо миний зүгээр цогсон дээр нэмээр юм бол Бамбулай үйлдэл гадаад цагаан сонцог багаан жолон шоохой анхны зээжгэр тав гэлээ татдаг. Айдны үеийн үйлдэл одоо бүгдийн Бамбулай 16 хамттай үйлдэл гэдэг инсээр майтин өргөө байсан. Гадаад цагаан гэдэг нь 10 хамттай. Хэлхээдэн уцны төлөвлөлт ингээд цаашаа өчнөө юм хэлдэг. За ийм чухал ажлыг манай сургуулийн багш нар хийж байгаа юм байна. Энийг найдаж ажиллаж байдаг. За ингээд би одоо өөрийнхөө ажлыг орж байна. За Монгол хэлний шинэ хэрэглээгээд их альтер нэр өчсөн зүгээр энийг би нэг жаахан өөрийнхөө санал бодлыг дээр нь бол би багштайгаа хамтарч байсан. Монголын уран зохиолын тийм тол хийж явах тохиолдож ирсэн санаачилгаасаа санааваад өнөөдөр Монгол хэлний хэрэгцээ байна, ямар хэрэгтэй байна, ямар шууралцтай болчихгоо энэ талаар би зөвхөн өөрийнхөө бодлыг нарийн ярих юм бол би их тийм хийж шинжилж өгөх юм шиг дээ. Би ч одоо соёл намжлал ийм их юм аруулсан. Гэтэ яг нь сургуулийн дипломын авсан чинь гэдэг үг хэлт юм уу гэж бодоод нэг жил бүтцээр ч гэсэн тодорхой харж болно. Жишээ нь одоо бамбар, бимбгэр, бомбор гэхэд энэ юмны орон зай, талбай хэмжээ, чанар байдал нь айжмаар хомигдож, утга нь өөрчлөгдөж байгааг та бүхэн анзаарч бодож байгаа. Иймээс ч аж хэл тухайн ард түмний соёлыг бүтээж, ертөнцийн зургалтыг зурж, хадгалж, тээж, уламжилж, дамжуулж байдаг. Жишээ нь Скомос үндэстэн засны өмнөх чихрэг ядгалт мэдлэг маш олон хүүхдэд байдаг тэдний аль төрлийн байгаль газар зүйн онцлог тухайн зүйлийг таньж мэдсэн мэдлэг соёлтой холбоотой номер хууль засварсан гүн байдалтай хамаатай. Ятад Японы солонгос хүмүүс доторх хэмээх цагаан будааг тарих хураах арчлах хямралын талын олон гаруй үг хэлтэй байдаг нь тэдний аж зүйн бол хэрэгсэл түүний тухай соёл мэдлэгтэй холбоотой тэдний стратегийн бүтээгдэхүүн гэдэгтэй холбоотой. Тэгэд бас уламжлалын ёсоор ураг төрлийн олон арга нэршилтэй юм санджээ. Гэтэл одоо үед тэдний ураг садны нэршилд өөрчлөлт гарч марталтан үгүй болж байгаа нь гацаа тусганы аж амьдралаас томоохон хот суурны аж төрөлж хилжиж хятадаар жишээ авахад айл болгон нэг хүүхэдтэй байх бодлого хэрэгжүүлсэний үрээр айлын ганц хүүхэд ах эгч дүү гэж хэрэгцээ байхгүй болсон холбоотой ойлгож байна. Ийм юм байхгүй шүү дээ одоо энэ. Томоохон гол мөрийн Тэнгис далайн хүнд орш ард түмэн загас далайн амьтад далайн хүнстэй холбоотой үг хэлгээр баялаг байг мөн тэдний аж амьдрал соёлтой холбоотой. Сонирхолтой нэг 30 жилийн өмнө би Францын Атлантын далайн нэрийг хавийн Руандын хаяаны нэг хясааны ажил зочилж үзсэн тэд одоо хясаа хэрхэн хамтхан зоогддог өөрийн соёлтой түүнтэй тохирсон олон багц зэмсэлтэй гэдэг нь бол сонирхолтой байсан. Тэгэхээр хясааны одоо хатуу хавхлагын онгой гэдэг нэг багж байдаг тусгай нэг багж хавхлагын арай тэр гүн хонгорхой талд нь няцгай биетийн шүүстэй нэг гэж үлдээгээд одоо дуруулах ням байлын цорвойлгож хавлагдаг шүүсийн нэгэн арсаараа орно. Тэгээд тэр няцгай биетийн үлдэхээр нь нэг пагтар дөрвөн шилдтэй сэрээр хүү юм аа. Өдгөн татж яваад ур бэлгүүлснийхэн дараа хавхлагаас нь мултарч ирэнгүүт амтаа хийж удаан гэж амтаахын зажлна.
Тэгээд араас нь цагаан тасаар байгуулсан улаан навш. За ингээд бидний гайх болон ярьдгаар энэ нутгийн одоо тансаглаж байгаа юм байна. Бидний хувьд бол нэр хязгаарч хүний нүд тавиулж нүдээр гасанжуугаад судсаан хүрлцүүлж арай чарай хавлагаар давуулсан. Мань гэдэг. Муу хүн эзлээ гэдэг юм байна. Харин Монгол хэлний тансаг баялагнууд мал ахын соёлтой холбоотой. Зөвхөн малын бие бүт замтомын талаар хоёр эргэтэнтэй юм уу ирмийн саармаг шинжтэй малыг бөөрдөн хань орцхон яваа ирмэг адуу хөрчлөн бий. Харин ирвэлгийн нэг төмсгөн гидсэн дотор дав нөгөөх нь ил малыг засыг их засчулгүй бол татанхай гэдэг бол судсан дутуу авагдсан өрөөсөн төмсийг авсан малыг асман гэдэг. Гэтэл одоогийн мал сул ястай болоод за өөрөлдөө илүү хариуцлагатай мал гэж байдаг байсан бол одоо сул ястай мал олон болсон байна. Буйны чүмэг яс муутай хурдж чадахгүй болдог. Энэ нь эдчилжээ транспортер ясчихгүй байх гэсэн үг гээд дахиад Монгол болын бие антомод маань өөрчлөлт гарч байна. За манай Монгол хэл улс төрөөс ямар ч шалтгаацдаг хэл гэж ингэж хэлж болно. За манч хятадын иргэшээд байх цагт бол манч хятад түүхийн үеэр бууж байсан. Хуучин зүйл толгойд улсын иргэшээд байхад Орос үг хэлний мод гэж чиморж ирсэн. За хэл шинжилгээний эрдэмтэд аливаа хэлний 15-аас 20%-ийг гадаад үг хэлний хэлцэж байвал тухайн хэл мөнх аюулд орно гэж дүгнэдэг. Тэгэхээр манай Орос хэлний үг хэлний ноёлтой байх ойлголт 1993 онд явуулсан судалгаагаар Монгол хэлний 30%-ийг харь гадны үг хэлийг эзэлдэг гэсэн үзүүлэлт гарсан байна. За социализм коммунизмыг байгуулж байх цагт эхлээний Орос хэл гэж Орос хэлийг одоо дээгүүр тавьдаг. Тэр чинээгээр Орос Европ үг хэл Монгол хэлэнд бол их орж ирсэн. Үеийн Орос хэлний учир хөдөлгөөн бол одоо аль ажил тушаад эзэлт бол маш хамаатай. За нөгөө албан ажилтныг одоо шалгаруулах одоо нацистаачлал хийх, яамны шалгалт, эцсийн үйлчлэгийг байгуулгын шалгалт, нэрмжит шалгалт Орос хэл заавал болдог энэ цаг үеэс нь сургуулийн төгсгөл эзэлтийн шалгалтын нэг нь Орос хэл байсан. Ерөнхий боловсролын сургуулийн сургууль дөрөвдүгээр ангиас эхлээд төрсөн төгсгөл Орос хэл үздэг байсан. Манай ихэнх том дарга нар бол юм ярахаар заак, блок так гэж яриагаар хэлдэг. За энэ бол нэг талаар Орос хэлний мэдлэгтэйгээ одоо харуулж байгаа нөгөө талаар одоо зөв толгойн хамт нөхөр Артүн гэсэн улс төрийн байр суурианаас илэрхийлж байгаа юм шиг. Энэ үед мутгсан үе олон мөнгөний жишээ одоо стол гэдэг бол уудын ширээ, лимоны шүүс, уудын нимбийн шүүс, замарыг зарим ч яманы шүүс болж хэлж байгаа. Шиприц уудын бол хариур, аптек уудын нэмийнсэн, кассет уудын хайрцаг, арион уудын бүрд, гарац уудын хим, манай багш уудын одоо хим гэдэг үгээ сайхан энэ телевизээрээ радиогийн хэлэнд оруулсан байсан чинь манай ондог хүмүүс бол буцаагаад гарац болгосон байгаа. Гошон уудын хөтөөч, конверт уудын тогтыг, консерв уудын нөөш. Одоо идиш гэж ууш гэж ярьдагтай адилхан нөөж иддэг хүнс цаасны нөөш гэх мэт. Тэр олон иргэдийн хичээл зүтгээр эдгээрүүгийн хэллэгийг монголчилж аваад байгаа нь бас нэгэн завшаантай хэрэг. Гэхдээ энэ үе олон Орос руу орж ирснийг зүй ёсны юм гэдэг ширээн дээр хэвтэж байгаа үзэл эсвэл зогсож байгаа халуун сав хэвтэж байгаа тавх гэж ярьдаг хүмүүс бас бидний дунд гарч ирснийг бид юу гэж үзүүлж байлаа. За энэ тохиолдолд зөвхөн хэл саарамжиж байгаа тухай ярьсан багтаа сэдэхгүй бас эрлийцчиж байна гэсэн үг юм. Тэр үед нэг юм хошин яриа хэлж иржсэн. Хоёр монгол залуу Орзаадын бүхэдэнд орж ска бие ууцгай гэж ярьхийг хажууд суусан Орос хэл сонсоод орчуулахгүй ойлгоод Төмөр замын өстөөний тангуунаас тэдэнтэй хамт шар өсөв нэг шилийг авч уусан тухай таньдын маань яриа байдаг. Олон гаруй жилийн турш Оросоос өөр гадаад хүнтэй нөхөрч үзээгүй монголчуудын хувьд Орос монгол хэлээр хаж утгаж ярих нь 90 мөцгөлт гэдэг их соёлтой хүний шинж болж байсан. За ямар сайтай учиртай гурван дуурийг Орос монголоор ийм даваа битийц шиг эзэлсээр дуалаад сажиа ингэж сажигаас илүү шаасти гэдэг байх юм бэ гэж бас хошигнож байгаа юм уу яаж байгаа юм эсвэл одоо ингэж нэг боолтой. За мэдээж үед Орос хэлээр дамжуулж дэлхийн соёлтой танилцсанараа бахархдаг. Агцгүй хэл сэтгэлгээгээ саарамжуул саардуулж байсныг шүүмжилж байгаа юм шүү. За энэ хоёр бол ялгаатай ойлгох гэдгийг та бүхэн анхаараасай билээ. Ингээд ардсан нийгэм байгуулалтыг чиглэснээс хойш Монгол орны
гадаад харилцаа өргөжлийн хэрэг ганц орос хэлний мэдлэг учир тавьж бусад гадаад хэл төр дунд англи хэлний хэрэгтэй шаардлага өссөн байна. Сургуулиудын хөтөлбөр төлөвлөгөөнд өөрчлөлтөөр зайлшгүй судлах гадаад хэл нь англи хэл болсноор орос хэлийг үзэлгүй төгсөгчид олшиж ажилгүй орос хэлний мэргэжилтүүд маань англи хэл сурч гиснээ саяхан хэлээ. Орос хэлгүй бол боловсролгүй тооцогдож байсан үе өнгөрч англи хэл монголчуудын ажилд эргэл буцалтгүй өдөр тутмын хэрэглээ болон төрөн орж ирсэн төрөний аргадан багшийн хэлдгээр энийг зогсоох боломжгүй. За аж байгууллагад ажил авахтаа бол англи хэлтэй, англи хэлний дундаас дэж түвшний мэдлэгтэй, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай гэсэн ийм шаардлагыг тавьдаг болсон байна. Англи хэлгүй бол ажил олдохгүй гэсэн үг. Байгууллагын үйлчлэгч, олонний газрын зөөгч хүртэл англи хэлтэй байх хэрэгтэй болжээ. Байгууллага бүрийн онцлог ажлын байранд тавьдаг шаардлага гэж байлгүй яг уу. За гэхдээ нийтээр хэд туйлширч бас арай болмоогүй. За бидний арчлалын буйнаар бол одоо нийтдээ чөлөөтэй нийгэмд ажиллаж байгаа офс, супер, бар, имиж, элит, эко, эколог, мансард, маркет, вакуум, кампус, монопол, схем, такс, үргэлж хаус, хотел, таун, констракшн, entertainment, эзэн, хинз, mortgage, меню, бойлер, интернет, интерьер, экстерьер, хайф, канон, материал, PC game гэх хөвч харж байгаа. Нөгөө социализмын үеийн хэдэн орос хүнээс хийдхэн авсан гадаад үг хэлдэг. За хэлэнд маань заримдаа чимэг гэхээсээ бас сууг болсоор бид өнөөдөр лифтээр бууж бодисоо гараад автобусан сууж асфальтын замаар алхаж интернетийн чатаар супермаркетаар шопинг хийгээд дисконт шоудаж пафос стрессээр тайлж хайр аваад характердэж хондог болоод удаж байна. Итгэх сэтгэл нэг Монгол залуус энэ суугаад бас Монгол залуус тэгвэл бид цагтаа шатаар бууж орцоороо гараад зөөврийн тэргэнд сууж цардмал замаар алхсан зөөврийн тэргэнд сууж цахимын өртөөгөөр хаалц ярилцаж зах дэлгүүрт наймаа хийж цэнгүүнд хөвчлөлтөн уушин газар бухимдлаас гисэрч тайлхаж яваад харуулууд бууж хондог бол ойлгомжгүй хэцүү байна. За миний санахад илэг сэтгэл байвал болчихмоо санагдчихэ. Миний аав ээж гарааж танаа юм телевизийг зурагт гэж яриад монгол хэлний эдээшүүлсэн. Кесэр бахалгаа хийсвэр хийх гээд монгол хэлж чадсан юм чинь зураг дууны үгийг харуулсан туулдаг караоке харуулгуу гэхэд монголчлоход яавал гэж. За тэгээд одоо бол бидний хэдний хэдэн хувийн гадны үг хэлбэг хэрэглэж талаар бид тодорхой судалгаа хийгээгүй байна. Нэмэгдсэн үгээс хасагдсан боломжтой байхгүй. Тэгэхээр эх орноо төрөлхтөлөөрөө ярьж байгаа батлаа хай залуу мамайг sorry таны бэби баттай кофе хийчихсэн юм шиг ажиллах юм хэрэгтэй юм. Энэ биш найс байна. Төдөө юу хийх вэ? Шоудахгүй. Тэр болтын улаан хэн гэж ирээд ярьсан. Бусад орнд ихэдээ хамгаалах талаар ямар шүү яриаг өрнөж байдгийг сонирхолтой бас илүүдэхгүй байж магадгүй. Энэ их баг гэдэггүй бүхэл газар өрнөж байдгийг томоохон их бүр манай урд туршилтны иймэрхүү маргалдаан болж байгааг би өгүүлье. Хятад хэлэнд англи үг хольж хэрэглэхийг зогсоох хэрэгтэй. Эхлэлний цэвэр ариун байдлаар хадгалахын тулд тийм хэрэглэл түргэн дасан зогсоох хэрэгтэй гэж хятадын шийдвэр орчуулагчдын нэг нь мэдэгджээ. Okay, bye, nice, modern, guitar, DVD, сёрвисэн англи дүгнүүд хятадуудын өдөр тутмын амьдралд хэрэглэдэг үг болсон байна. Үүнд анхаарлаа хандуулахгүй хэдхэн жилийн дараа хятад хэл эрдэнэчдэд ойрхон байна гэж орчин үеийн олон улсын холбооны дараа Хуан юу хэлжээ. Эхлэлдээ англи үг хэрэглэх нь хятад хэлний ирээдүйг устгаж мөхөг аюул хүргэж болсошгүй гэж энэ Хуан юу айлсан байна. Хятад улс үнэндээ соёл хэлний усглаас өөрийн хэл соёлоо хамгаалах зорилгоор хятадын кино театрууд жил гадаадын 20 киног телевизээр гаргахыг зөвшөөрдөг юм байна. Үүнээс гадна дотоодын интернет хэрэглэгчид YouTube, Facebook, Twitter зэрэг веб хуудас хэрэглэхийг хоригложээ. За энэ ч яг бидний авах жишээ шиг тийм. Гэвч бид иймэрхүү хоригдлогоор хятадтай ижих хаалгүй. Харин хятад шиг их гүрэн дээрх цөөхөн үгний төлөө иймэрхүү бухимдаж шүмжилж байхад хэлээрээ батхгүй. Амандаа батхгүй хариуцтай болсон бид хэлэх ёстой юм бэ. Монголын үндэсний уламжлалт баярлах цагаан сараар бүрэн хотод суудаг нэг танил дээгээс миний Улаанбаатар хотод нэг суусан танил андуудны захин эмчилгээ ирсэн байна. Алсаачгүй эсний хичээлээр амжилт үлдээлээрүүдэж иржгүй хоорс хичээлээр инээд хөөрөөр автаж төрлөөрөө төвшин найз бултааран буянтай хапи
Айл болохоор мөн парти автраар хүү хамтралтыг шанс болгож everyday income anytime вирусаар усаачиндээ сайхан шинэ. За хөгжилтэй гэхээр баг хөгжүүлэлтээр ийм мэдчилгээ бол орчин үеийн Монгол хэлний шинэ хэрэглээ гэрчийн сонгодог үлгэр жишээ болж байна. Абдулла цагаасараа. Энэ маань инээдэн биш ханиад мэрэгдийн Монгол хэлний журам боцхгүй гэж мэдээлэл байна. Тэгээд цагаан сарын бэлэг тэмдэглэлийн үг маань бензинтэй виза хатанда валюттай гэсэн шүү маягтай болж байна. За миний энд илгэж байгаа маань хүртэл нэмж гайтараа энэ сууж байгаа зарим нэгний амны үйлчлэг болчихгүй гэж зовниж байна. За Монгол хэлний шинэ хэрэглээг ярихдаа би зөв буруу хоёр зүйлийн тухай хэрэглээ байгаа гэсэн юм. Гэхдээ хэлний амт төвшин бол авиацийн асуудлаар ямар зүйлийн зөв буруу хэрэглээ байгааг аваад үзье. Монгол хэлний их шиг зохицох ёсны хууль гэж нэг юм байдаг. Эрг гişгээр хэлсэн үгнүүд нь эрг гişгээр төгсдөг, им гişгээр хэлсэн үгнүүд нь им гişгээр төгсдөг хуулийг баг сургуулийн бүх сурагчид мэдж байгаа. Гэтэл энэ хуулийг их зөрчдөг нэг ихсэн улсын хурлын гишүүн байдаг. За телевизээр та нар ярихыг анхаартай ажиллах энэ хүн нэг дугаарт гэж ярьсан мөртлөө хоёр дугаарт гэж ярьж байна. За тэгэхээр энэ Монгол хэлний их шиг зохицох хууль маань тавын гишүүн хамаарлах. Өнөөгийн хэвлэл мэдээний бичгийн болон ярианы хэлэнд улсын их хурлаар хэлэлцэгдэж байна, хөрөнгө оруулалт хийгдэж байна, ажил зохиогдож байна, хүндэтгэл үзүүлэлт, барилдаан үзүүлэлт, тоглолт хийгдэв гэх мэт үеийн идэвхтэй хэв болсон хүмүүстээр олширсоор байна. Энэ бол одоо хүний идэвхгүй болоод бусны идэвхтэй болсон шинж байна та. Бэлдсэнийг бол бэлтэлт авах, өвдсөнийг өвдөлт өгөх, бөмбөг дагуулахыг бөмбөг дагуулалтанд оруулах, хүчтэй зохиол гэдгийг хүчтэй зохиолт хий, ялагдаж дийлцсэнийг буулгаж авах гэж ярих болж. За ус төдий гэдэг орчныг орчуулж байгаа юм болов. Бууж өгнөд чинь тэмцэлгүй, тэмцээгүй, аргаан болж гараа өргөө хэлээ гаргаад цагаан тухайн мандуулаад ялагдсан хөлийг хийдэг байна. Нодрон зодон хийцрүү зохиол хийсэн дээр нь ажиллаад өгч. Асууж үзчих маань тамирчдаа сурж байна. Гомон газар хөдлөлтний газар хөдлөлт болов битүү застай хийг засан бүрхүүлэх байна. Уулаараа шамартай хийг модон застай юу ч хамаа хийсний гэж байна. Хүүхэд хүрээ модох хийг ярьж байна. Мэдээллийн хэрэгслийн адтууд бол хилийн цэвэр ариун байлгах үйлсийг мандаж хүүхэдтэй байлдагч. Тиймээс экс-ерөнхийлөгч багван спикер Инкват гэрэлсээ хэрэгтэн бол пост социализмын орн Сэлбрийн шопингийн дээр чамхан ярьж бич болсон байна. Зөвхөн эдгээр үгийг гэхэд бол монголоор юу гэдгийг нь та бүхэн сайн мэднэ. За монголоор олон түмж одоо төвөггүй байлгах, ерөнхийлөгч асан их хурлын дарга, ерөнхий нарийн хичээл гэдэг ингээд. За хамгийн урахтай тараахан их хэлний хөрс суугаагүй мэдлэг нэмрийн согч оюутан залуучуудын чихэнд эдгээр үг хангашиж тэд юуны ч учрыг ойлгуулгүй сохроор даган дуурайж гажуур руу ярьж бичиж хэлж байгаа одоо үүний ухаалтай оршиж байна. За монгол хэлээр буруу ярьж байгаагийн сонгодог нэгэн жишээ бол манайхын ямар шаардлагатай нэ байг хэрэглэх болсон аймаг аягүй гэдэг хоёр үг бий. Энэ нь аягүй сайхан аймаг гоё гэж ярьдаг болсон. Та амсаад үз аягүй гоё гэж хэлж байгаа юу гэж ойлгох вэ? Аймаг зэрлэг тогшин аягүй муухай нэртэй гэж хэлэх ёстой бас биш. Сайхан муухай хоёрыг нэг дор чөмөө үзээ. Дээрхүүл манай телевизийн ярилцлага хөтлөгчдийн амны уншлага чимчүүрийн өвсөн болсон байна. Өөрхөн юмнаас айх гэж байх уу? Аягүй атлан гоё сайхан юм гэж байх уу? За Монгол улсын гавьяа цол жүжигчин бүртээ танхимаас гарч ирж байгаа хүнээс сэтгүүлч сэтгэлдээ хэлхийг хүсэхэд ёстой аягүй их баярлж байгаа гэж хэлхийг мөн ч олсон. За энэ бүхэнд эцэг их цэцэрлэг сургуулиас ихтэй төрийн оролцоот байгаа хоолч үеийн хүмүүс бүгдийг зөв хэлж ярих сурах эртнээс анхааруулжтай байна. За монгол хэлээр буруу хийж зөв ойлгохыг тайлбарлаад буруу хийж буруу ойлгодог болсныг харамсмаар байна. Одоо манай сайд дарга нар ядаж дунд боловсролтой байна. Тооны ухаанд аливаа тоогоор тоо нэгээр үйлчлэхэд уул тоо хэвээр байгаад заардсан байна. Дандаа хоёр дахин гэж хэлэх юм а нэг дахин нэмэгдүүлнэ гэж ярьцгаах нь үннээсээ мэдэхгүй байна. Эсвэл амлалтаасаа болтох гэж дамжиглаад байна гэж асуумаасаа мэддэг. Хэдэн жилийн өмнө намайг улсын их хурлцууд байхад байнгын хорооны хуралдаар зам тавир хариуцсан сайд байна. Мянганы замын босоо тэмдэглийг эвдээ тэмдэглийг гэж яриа. Тэр үеийн сайдаас за сайдын бид ихлээр нутаг дэвсгэл дээр
хөндлөн гол замуудаа тавьсны сүүлээр тэр босоо замаа сар мардуугаар тавиул яана уу гэж асуудаг. Монголчууд дистервээс бүхэл бүтэн ард түмэн өмнөсөн усаатыг нэрхтээ чууд уудууд гэсэн олон тооны дагуу хэрэгэлсээр ирсэн. Жишээлбэл Оросууд, одоо Солонгосчууд, Америкчууд, Инхгүүд, Хятадууд гэж ярьдаг. Аль нэгэн улс орны аймаг гушуу хотоодын машин суугчид юм уу нутаг нугуултын бүгд бүтээр нь олон тоон хамаатуулан нэлэгтэй хан хон хин гэдэг арай бисэр тоон хэмжээг илэрхийлсэн хамаатуулах дагаврыг хэрэгэлсээр ирсэн. Жишээлбэл хотынхан гэдгээс хотчууд гэж ярьдаг. Манай нутгийнхан гэхээс манай нутгчууд гэдгүй. Баян хонгорынхан, Русуудынхан, Дорндынхан, Булганыхан, Бээжингийнхэн, Парисийнхэн, Лондонгийнхэн, Сайн ноён ханыхан, Жомонбэдийнхэн, Улаанбаатарын гихмит өнөөдөр монголчууд, Улаанбаатарчууд, Төв аймагчууд, Бээжинчүүд, Дархинчууд гэж олон тоон хамааруулж байгаа. Энэ одоо орос хэлнээс монгол хэлэнд боломжлогдсон юм болов уу гэж бодмоор өнгөрсөн тул монголчууд бас орос хэлэнд их шамдж байхдаа боловсрол нийгэм ухар мөчөд хорон бярун дарга нар дээдстэй болгоны тал засгаараа орос хэлний москвичи гэдгийг чи, Ленинградци гэдгийг зи, Иркутяны гэдгийг яан гэдэг олон тоон хамаатуулах дагаврыг монгол хэлний чууд уудууд гэсэн олон тооны дагавартай тулгын хэрэгэлсээр байгаа. Тойж үеийн хүүхэд залуучуудад засаг залруулах хөвгтэй нэг юм болсон байна. Үүнээс болоод улс орон аймаг гушуу өсвөр нутаг нугийнхаа олон цөөн сар хүрээгээр нь ягштал ялгадаг дагаврууд хоорондоо холилдож амтан болсон байна. За ингээд энэ бол одоо ичмээр булмаар төлөвлөгүй олон он жил болох тусам монгол хэлний маань бол хортын усан мөчийн цомдон гэдгийг би одоо энэ бүхний үндсэлээр бас нэг өөр юм гэсэн зарим нэг дүгнэлт хийснээр хэлхий гэж бодож байна. За юм бидний зөв хэрэглээд сургуулийн өмнөх боловсруулалтаас хөвчтэй гэдгийг би онцлог хэлж байна. Манай Монголын боловсрол хөгжилтэй орныхтой бэлтгэхгүй байгаагийн нэг болох шалтгаан нь сургуулийн өмнөх боловсрол цогт тутаснаас болж байгаа гэдгийг мэддэг анзаардаг боловсролыг жолооддаг дарга нар боловсролын судлалтанд байна уу? За хөгжилтэй орны хүүхэд багчууд бол сургуулийн өмнөх боловсролоор уншиж бичиж ярьж сурчаад сургуульд ороод байгаа. Зөвхөн энэ үед нь хэднийхэн зөв хэрэглээг төлөвшүүлж байгааг одоо мэдэх ёстой. За хоёрт нь бол манай орнд хүчтэй хөгжиж байгаа хотчлолтой холбоотой бидний үр хөвгөл максимум дуртай атлант 5 гушуумынхаа нэр төлийн нэрс мэтийг оногдуулж ойлгох гэж үйл тамаа сайжруулах бололцоод хавар зүмний амралтаар суурьхан хоногч гэсэн мад төлөх цагаар сайн хэм цагаад сургуулийн сурагчдыг хөдөө гаргахыг заншилтай болмоор байна. Тэгвэл одоо хорон шиг байдлаар айж цугтаад хүүхдүүд зөөх болов. Энэ нь хөгжилтэй орнуудын сургуулийн сурагчид амралтаараа төв соёлын дурсгалт газруудаараа аялдаг тэр үед хэргийн нэгэн хувилбар болдог. Энэ одоо Япон солонгос очны амралт болонгот хүүхдүүдэд аваад үзэл дурсгалт газруудаараа явдаг. Манай хэлний оронд нь бас өдөө малчин айлын хотод хүүхдүүд авчижээвэл яана гэсэн санаа. Бага насны хүүхд болон залуучуудад ихлээр сухах шин сэргийг сонирхолтой арга бидэнд дутагдж байгаа бас мэрэгчлүүд маань анхаад хүчийн цаг болсон байна. Ягаад гэвэл одоо энэ захин ертөнцид байгаа олон зүйлийн энэ одоо би бол одоо монголоор аниугаа гэж хэлсэн хүн бас хэрэгжилж байсан да одоо энэ анимашн маягийн энэ хүмүүс хэл сургах юм сайхан хэлэн зөв хэрэглэх юм сайхан хэрэглүү болгож болно. За дараа нь хөл мэдээллийн ажилтнууд амхан хаачдаг иргэдний мэдлэгээр шалгалт авах. Мэргэжлийн үнэлгээнд оруулсан зэрэглэл тогтоох сургалт явуулах шийдлийг нь шалгаруулах ажил хиймээр байна. Хамгийн төгсгөл нь манай Монгол орон зохиол, аман зохиол хоёрт бол бидний өнөөгийн хэлдэг үг хэлний ихэнх нь яагаад ч юм байж байдаг. За бид нар өнөөдөр хатагтай мэндийн амрыг ирийг гэдэг байхад манай Монголын баатарлаг хөл бол хаан амрыг амарчиж хатан мэндийг мэдчил яг цайхан үг байж байна. За энэ бол одоо нөгөө монголчуудын мэдчилгээний нэг зүйл. За жишээлбэл би нэг сонирхолтой юм хараад юу гэсэн чинь ямар нэгэн 8 хүрэн одоо төгсөлт нь ангийн улаан ганцыг дараа хүртэн гэж. Одоо хангамгүй туйлын гардаг шүү дээ. Одоо цагт бас ялгаагүй ингээд энэ одоо эвтэрийн амд болж байгаа их хэрэг хөрөн тайлбар сайдын дараагаар нь 330 хоногоор
коньяк гэдэг нэг юм хүртээдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг бол монголчууд энийг бол угаасаа хуучнаасаа улаан арц гэж нэрлэжсэн. Зүгээр энийг хэлний урсгалаар улгаар зулгахад их амархан. Тэгээд бас дандаа найрын төгс гэж өгдөг. Тэгээд энэ чинь бол зориулалт нь өнгөн хатуул нь бүгд таарна. Тэр коньяк гэдэг үг чинь одоо бичгээр коньяк гэж бичдэг энэ Францын нэг Атлантын далайд ойрхондоо шарап гэдэг мужид байдаг нэг тусганы нэр шүү дээ. Өнөөгийн чинь манай хуучин орчуулагчид маань коньяк гэдэг нөгөө орос үгнээс авангуудаа морьсалтай болгож орчуулаад ямар ч зарлал тийм дотор байна. Тэгээд одоо бол яг гоо коньякаараа явж байгаа. Гэхдээ ер нь хэрэгжилжсэн монголчуудын хэрэгжилжсэн үг нь улаан арц юм байна. Улаан арц. Арц гэдэг чинь одоо хамгийн хатуул чанартай шүү дээ. За тэгээд өнгөөр нь ярих юм бол одоо шар арц одоо бидний хүүхдүүдтэй манай Монгол бүүмөрлийн нэхлийн үг гэж нэг юм байдгийг тэнд одоо арц шатам үйл гэж нэг амгалт хэлэх юм байна. Тэгэхээр тэр шатам гэдэг үг нь бол одоогийн бидний мэддэг спирттэй бараг адилхан. Шатам бол шатаж өгөх нь шүү дээ. Тэгэхээр 17 чиний шатмын хэрэг гэж ярьж болно шүү дээ. Тэр маш их хатуу. Тэгэхээр спирт гэдэг чинь бараг шатамтай бараг адилхан. Гэрмэчлэн гэр ингээд энэ үгнүүд маань байдаг юм л да. Зүгээр авч хэрэглүүл. Одоо энэ Франц мэтийн орнд нэг хоолнд орой хоолмол эдхийн өмнө нэг жижигхэн ялгүй шалгүй нэг авсах шимшиг юмнууд өгдөг л дөө. Аперитив гэдэг нэг хоол. Чайтлах самар мөн. Тэрийг аперитив гэж нэрлэдэг. Миний бодлоор монголоор тэр амсгалан уудгийн шимшилгэн амсалган болохгүй хоол шимшилгэн болохгүй унтаа гэж ярьж шээ. Амсалган шимшилгэн хоёр л байхгүй юу? Нэг цадаад байх юм. Ингээд юм нэгэн сайхан өрнөсгөн байсаар байх юм. Энэ нэг одоо бид нар нөөцөн одоо өгч хараад ингээд хэрэглээнд оруулах яасан бэ гэсэн юм санал байна. Хүн одоо идэх юм даа их дуртай байдаг болохоор би идэх юмнаас нь хэлхий гэж бодлоо. За ингээд баярлалаа.